Шинэ оны мэнд хүргэе. За Батчаа агшихаан зүгээс яг энэ үед хүн болгон одоо шинэ зорилготой, шинэ хүсэл мөрөөдөлтэй цоо шинээр эхэлж идэг. Яг энэ үед дээр зорилготой холбоотой 5 чухал хэллэгийг хамтдаа суралцъя. За эхний хэллэг бол тодорхой, ойлгомжтой, хүрж болоход зорилго тавих. За энэ хэллэгийг бүгдээрээ set clear and achievable goals. За хоёр дахь хэллэг бол урт хугацааны зорилгыг хараад тийм ээ. За энийг бол тухайн зорилгын төлөө ажиллах гэдгийг бид work toward the long-term objectives. За гурав дахь хэллэг бол том зорилгыг хүрж болоход жижиг алхмуудад хуваах гэдэг утгатай. За энийг бол break big goals into manageable small steps. За дөрөв дахь хэллэг бол өөрийн тэргүүлэх чиглэлд анхаарлаа төвлөрүүлэх. За энийг бид stay focused on your priorities. За тав дахь хэллэг бол тодорхой үйл явцыг хянаж зорилгоо тодорхой хэмжээний тохируулга хийх. Үүнийг бид track progress and adjust your goals гэж хэлдэг. За энэ 5 хэллэг бол бид зорилготой холбоотойгоор байнга хэрэглэгдэх хэллэгүүд байгаа. 2026 онд бүгдээрээ хамтдаа илүү ахицтай суралцъя.